Дэлхийд дахин 3 хүн тутмын нэгэн зүрх судасны өвчний тэргүүлэх эрсдэл тооцогддог артерийн даралт ихсэх өвчтэй байна. Харин Монгол улсад зүрх судасны өвчин нийт халдварт бус өвчний 32%-ийг эзэлдэг байна. Түүнэмэл байгаа энэ асуудалд олон улсын чиг хандлага, эмчилгээний чиглэл зэрэг туршлага солилцохоор холбооны бүгд найрамдах Герман улсын профессор Ральф Дэшэнд Монгол улсад ажиллаж байна. Most of the mortality which we Би хоёр дахь удаага Монголд зүрх судасны өвчний талаар илтгэл тавилаа. Манай нэг алдартай эмч хэлэхдээ судас хэдий хөгшин байна, хүний бие төдийчнээ хөгширдөг. Судас нарийсах, судасны хан шохоожих тусам зөнөгрөх, цаашлаад зүрх судасны өвчтэй болох суурь болдгоо. Үүнд гаж нөлөөгүй эмийн эмчилгээ чухал байдаг. Тиймээс даралт бууруулах эмийг хэрхэн зөв, олон жил тасралтгүй хэрэглэх талаар ярилцлаа. Мөн эмчилгээний зөв шийдлийн тухай ярилцлаа. hypertension. Тэрээр зүрх судасны өвчний оншилгоо эмчилгээний чиглэлээр олон улсын хэмжээнд судалгаа хийдэг. Шинэлэг арга барил, эмийн эмчилгээний дэвшилтэд шийдлүүдийг боловсруулсан туршлагатай эрдэмтэн юм а. Зүрх судасны эмгэгийн эмчилгээний чиг хандлагыг тодорхойлж, ялангуяа өвчтөн бүрийн онцлогт тохирсон эмийн эмчилгээний дэвшилтэд шийдлүүдийн талаар манай улсын эмч мэрэгчлэтнүүдэд илтгэл тавьж туршлага солилцсон ажиллалаа. Даралтыг бол бууруулах нь бидний гол зорилго биш. Даралтыг зүгээр бууруулах арга замаар зүрх судасны өвчний хүндрэлээс тархийг харвах, зүрхний шигдээс болох, зүрхний үйл ажиллагааны дутагдлалд хүргэх, бөөрийн дутагдлалд гарах, сохрох гэсэн энэ хүндрэлүүдээс бид хамгийн гол сэргийлэх нь гол байдаг. Яг л энэ бол дэлхийн ярьж байгаа энэ жишгтэй бид адилхан байна. Даралт ихсэлтийн улмаас жилд дэлхийд дахин 10 сая гаруй хүн, Монголд жилд 5700 орчим хүн зүрх судасны өвчний шалтгаанаар амнасаа алдаж байна. Энэ нь нийт нас баралтын 25% %-ийг эзэлдэг. 2024 оны эрт илрүүлгийн мэдээллээс үзэхэд эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн 65% нь даралт ихсэлтийн тархалттай гэж гарчээ. Хамгийн анхаарал татсан асуудал нь даралт бууруулах эмийг ууж, даралтын төвшнгөө зорилттой хэмжээнд хүргэж чадсан хүн ам ердөө 14.9% байна. Энэ хангалтгүй хяналт нь тархины харвалт, зүрхний шигдээсээр хүндрэх эрсдэлтэй хүчин зүйл болж байна.